Монгол Улс ирээдүйн технологи, суурь шинжилгээ ухааны хамгийн том сүлжээнүүдийн нэг болох CERN-тэй холбоогоо хэлж байна. Тэгэхээр энэ хүрээнд 6 дугаар сард Европын цөмийн судалгааны салбарын 7 улсын 15 эрдэмтэн Улаанбаатар хотноо цуглаж, ирээдүг Монголд авчрах гэж байна. Тэгэхээр энэ талаар бид нар шинжилгээ ухааны академи, физик технологи хүрээлэнгийн хүнд кваркын судалгааны лабораторийн эрхлэгч, LHCb төс судалгааны багийн ахлагч Баасан сүрэн эрхэмтэй ярилцж байна. Танд өглөөний мэдээг. Өглөө. Тэгэхээр хамгийн түрүүнд юуны өмнө бас 6 сарын 8-нд болох гэж байгаа энэхүү арга хэмжээний талаарх бас нэг товчхон мэдээллийг бидэнд бас өргөхгүй. Яг ямар утга учиртай бол гол зорилго нь бас юу юм бол? За баярлалаа. Монгол улс өнгөрдөг жилийн 9 сард Европын цөмийн судалгааны байгууллага болох CERN-ийн 4 үндсэн хамтын ажиллагааны нэг болох LHCb хамтын ажиллагааны хамтрагч гишүүн гэдэг статусыг анх удаа олж авсан. За тэгэхээр энэ санаачлагын хүрээнд Монгол улсад тус хамтын ажиллагаа collaboration-ы менежментийн баг болон судалгааны голлох хүмүүс профессорууд нь бол хүрэлцэн ирэхээр болсон ба. Тэгэхээр яг бид нар бас энэ CERN болон LHCb-ийн талаар ер нь бас нэг дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй. Яг нэгдүгээр бас ач холбогдол нь болон утга учир нь яг юунд оршдог юм бол бид юуг илүү энэ талаас ойлгох шаардлагатай вэ? Тэгэхээр CERN бол өөрөө 1954 онд дэлхийн 20 дугаар дайны дараа удаагүй байх үед бол байгуулагдсан. За байгуулагдсан үндсэн чиглэл зорилго нь бол хүн төрөлхтний физик болон суурь мэдлэгийг байгалийн суурь мэдлэгийг бол хүн төрөлхтний сайн сайхны төлөө сайн зөвхөн цэвэр мэдлэг боловсрол танин мэдхүйн үйлсд ашиглах гэсэн тийм үндсэн философитор бол байгуулагдсан байгууллага. Тэгэхээр 2009 оноос эхлээд LHC гэж Large Hadron Collider гэж дэлхийд дээр одоо байгаа хамгийн том хамгийн хүчрхэг хурц суурь байдаг. Тэр бол 2009 оноос эхэлж CERN гэдэг энэ байгууллага дээр бол ажиллаж эхэлсэн. Тэгэхээр энэ CERN дээр энэ LHC дээр бол үндсэн 4 том туршилт байдаг. 4 хамтын ажиллагаа гэж нэрлэдэг. Тэгэхээр Atlas, CMS, ALICE, LHCb гэсэн энэ 4 хамтын ажиллагаа. Тэгэхээр энэ 4 хамтын ажиллагааны нэг нь болох LHCb-д нь бол Монгол улс өнгөрдөг жилээр анх удаа хамтрагчаар орж байгаа гэсэн үг л дээ. Тэгэхээр бас энэ их Hadron Collider буюу LHC гэдэг байгаа шүү дээ. Тэгэхээр энэ яг туршилт болоод физикийн тал дээр нь хамгийн том төслүүдийн судалгааны төслүүдийн нэг гэж ойлгоод байгаа. Тэгэхээр яг юу судалдаг юм бол? Тэгэхээр ер нь бол хүн төрөлхтний түүхэнд байсан хамгийн амбицлог төслүүдийн нэг. Яг юуг давтаж хийж ийн гэхээр орчин үеийн физикийн онолоор бидний одоо амьдарч байгаа орчлын ертөнцийн 13.8 тэрбум гэрлийн 13.8 тэрбум жилийн өмнө их тесрэлт буюу Big Bang гэж процессоос үүссэн гэж үзэж байгаа. Тэгэхээр энэ LHC гэдэг энэ авраг машин дээр бол энэ их тесрэлтийг лабораторийн нөхцөлд олон дахин давтаж хийж байгаа гэсэн үг. Тэндээс бид нэр туршиж үзээд байна. Тэгээ яг тэр нөхцөл тэр их тесрэлт болсон нөхцөлтэй ойролцоо ийм нөхцөл байсан гэж үзээд тэрийг олон дахин давтаж хийж байгаа гэсэн үг. Тэгэхээр тэндээс бол маш их хэмжээний өгөгдөл физик өгөгдлүүд гарч ирдэг. Big data их өгөгдлүүд тэрийг бол боловсруулах шаардлага гардаг. Ингээд маш амбицлог төсөлтэй өөрөө л. Тэгэхээр судлах гэдэг зүйл нь ертөнцийг яаж үүсч вэ гэдгийг судалж байгаа юм. Тэгэхээр энэ бол хэрвээ энэ маш амжилттай үр дүнгууд гарч ирсэн тохиолдолд хүн төрөлхтөн бас хэрхэн үүсч хөгжсөн тухайга илүү сайн ойлгож мэднэ гэсэн ойлголт. Айл эзний үр дүнгууд нь бол 12 оноос эхлээд гараад эхэлсэн. Стандарт загвар гэж физикийн суурь онолуудын нэг байгаа орчин үеийн. Тэрний сүүлийн missing piece буюу хамгийн сүүлийн одоо дутагдчихсан зүйл болох Higgs boson гэдэг бөөмийг бол 12 онд нээсэн. Тэгэхээр бол энэ өөрөө цаашаа өшөө илүү томрох ийм хамтын ажиллагаа байгаа гэсэн үг. Ийм төсөл нь өөрөө. Тэгэхээр энэний нэг хэсэг нь бол Монгол улс болж байгаад бол бид тэр маш онцлог шүү дээ. Нөгөөдөр бас одоо мэрэгжлийн үүднээс нь танаас бас тодруулах бид бол яг квант физикийн талаар тодорхой ойлголтууд бол байгаа. Гэхдээ quark гэдээ ороод ирэхээр яг илүү нарийн төвшөндөө болж ах шиг байна. Энэ яг бас судалгааны чиглэл нь юу илүү чиглэлдэг юм бэ? Тэгэхээр бүгдөө 10 жилийн химийн хичээлээс мэндлийн үйлчлэг систем гэж байдаг шүү дээ. 100 гаруй одоо чинь 120 элементтэй болсон. Тэгэхээр энэ бөөмсүүд атомуудын бүтцүүд гэсэн үг шүү дээ. Тэгэхээр ерөөсө 3 үндсэн бөөмс тогтож байгаа юм л да. Эдгээр элементүүд нь өөрсдөө за электрон, тэгээд протон, нейтрон гэдэг. Тэнгүүд электрон гэдэг бол өөрөө игэл бүтц. Энэ өөрөө цаашаа задрахгүй гэсэн. Гэтэл протон, нейтронууд нь өөрсдөө бүр тэр өөр нэг constituent буюу жижиг хэсгүүдээс бүтэж идэг. Тэрийг нь бол quarkуд гэж нэрлэдэг. Тэгэхээр
эдгээр нь бол өөрөө тэр атомынхаа цөмөөс даруй бараг 10,000 дахин жижиг тийм бүр жижиг бүтцүүд байхгүй. Тэгэхээр хамгийн нарийн задардаг тийм ер нь бол байгалийн бүрдүүлж байгаа хамгийн суур байгалыг байшин гэж үзвэл тоосгоно гэсэн үг. Ерөөсөө л хамгийн тэр жижиг хэсэг нь. Тэгэхээр зэрэг материйг бүрдүүлж байгаа тэр хамгийн игэл хэсгүүдийг очиж тандаж үздэг багж нь өөрөө түрүүний таны хэлсэн тэр LC гэдэг хурцгуур гэдэг мөн тэр хурцгуур дээр байгаа тэр авраг дөрвөн бүртгэгч нь гэсэн үг. Тэгэхээр CERN байгууллагын тухайд одоо Монгол улсад бас Улаанбаатарт нэлээдгүй олон томоохон эрдэмтэд бас чуулгаж байгаа яг энэ хүчит ер нь Монгол улсын хувьд шинжилгээ ухааны тал дээр бид ямар дэвшилтэд хүлээлт байж болох вэ? Нэн тэргуунд бол боловсон хүчний асуудал гэж байна. Тэгэхээр Монголын оюутан залуучуудад бол Европ руу гарч Европын одоо дэлхийн түвшний судалгаан дээр орж ажиллах үе таалга нь бол ингэ нээгдэж байна. Энэ LCB хамтын ажиллагаантай бид нар хамтарснаар. Тэгэхээр зэрэг энэ дан ганц физикчид бас бэлтгэхгүй. Энэ бол машин сургалтын инженерүүд, химэл оюуны инженерүүд яг тэр түрүүний хэлсэн цэрэн дээр бол асар их хэмжээний өгөгдлүүд байгаа. Тэрийг бол боловсруулахад орчин үеийн химэл оюуны техникүүдийг бол ашиглах зур арга байна. Тэгэхээр энэ чиглэлд мөн нарийн хагас дамжуулагчийн физик, чипний чип мэдээлэл боловсруулах чипний технологиуд, за мөн өндөр чадлын электроникууд байна. За тэгээд серверийн гээд энэ бүх одоо зүйлс бол өөрөө цэрэн өөртөө агуулж идэг байхгүй. Дан ганц физикнээс гадна. Тэгэхээр энэ бол өөрөө суур мэдлэгээс гадна асар том техник технологийн боломжуудыг бол бидэнд нээж өгнө гэсэн. Тэгэхээр таны хувьд бас яг суперкомпьютер төсөл дээр ажилладаг гэсэн юм мэдээлэл тэр өөр хүн байгаа тийм. Тэр өөр хүн байна. Тэгэхээр бид бас яг ер нь одоогийн болох ч байгаа шинжилгээ ухааны томоохон одоо эрдэм шилгээний хурал бол мэдээж нөгөө талдаа бол нийгмийн эдийн засгийн хувьд бас Монгол улсад нэлээдгүй юм үр дүн авчирч чадах болов гэсэн бас хүлээлттэй ер нь бол байгаа. Тэгэхээр яг энэ хамтын ажиллагааны тал дээр бид ер нь цаашдаа өргөжүүлэхийн тулд юун дээр илүү анхаарч ажиллах шаардлагатай гэж харддаг. Тухайлбал одоо манай яг дотоодын нийт бүтээгдэхүүний ердөө маш бага хувийг 0.4%-ийг бол шинжилгээ ухааны чиглэл эзэлж байгаа шүү дээ. Олон улсын жишгийг хараад байхад жишээлбэл Америкийн нэгдсэн улс, Европын холбооны том тэргүүлэгч улсуудаас гадна манай урд хөрш, тэгээ Япон гэдэг ингээ улсуудыг харахаар дотоодын нийт бүтээгдэхүүний дор хаяж 2-3%-ийг бол суурь судалгаа энэ R&D чиглэлтэй хөгжүүлэлтүүдэд ер нь зарцуулж байгаа юм л да. Тэр нь шинжилгээ ухааны бүхий салбаруудад гэсэн. Тэгэхээр манай улсын хувьд бол үнэхээр бас нарийн төвхтэй асуудлууд мэдээж олон байгаа. Гэхдээ зарцуулж байгаа мөнгөний хэмжээ бол дэлхийн жишгээс бол хамаагүй бага. Тэгэхээр энэ дээр бол бид нар түрүүний хэлсэнчлэн эхний ээлжинд дид бүтцийг бол хүний нөөцөөр бэлтгэхэд энэ чиглэлд бол бид нар хөрөнгө хаяхаас өөр арга байхгүй. Тэгжиж өөрөө энэ урт хугацаанд $1 зархад 10-20 жилийн дараа тэр нь 10 болж үржигдэж орж ирдэг тийм л зүйл шүү дээ. Тэгэхээр энийг бол long term game гэж харах хэрэгтэй. Урт хугацааны тоглоом гэж харах хэрэгтэй. Өөрөө тэгэхээр энэ суур судалгаануудад нэгдүгээрт зарцуулагдж байгаа одоо санхүү мөнгө төсөлж байгаа мөнгөний хэмжээг бол өргөтгөх бол шаардлага бол зайлшгүй байх гэсэн. Төгсгөлд нь нэг асуултыг тодруулахад ер нь change maker буюу өөрчлөлтийг бүтээгч гэдгийг яг шинжилгээ ухааны салбар дахь change maker-ыг таны харах ер нь хэнийг хэлэх вэ? Change maker нь за нэг олонд нэг гарч ирээд байхгүй яг лабораторид өрөөндөө судалгаагаа хийгээд тэр өгүүл пейпер бичиж сууж байгаа тэр хүмүүс болгон change maker л маш прагматик ажиллаж байгаа. Тэр прагматик ажиллаж байгаа. Урилга хүлээн авч хүрэлцээ гэж ярьсанд баярлалаа. Мөн тугахгүй болгож байгаа та бүхний үйл ажиллагаанд өндөр амжилтыг хүсье. Маш их баярлалаа. Бид цаг үеийн асуудлаа шинжилгээ ухааны актив физик технологийн хүрээлэнгийн хүнд кваркын судалгааны лаборатори эрхлэгч LHCb судалгааны багийн анхлагч Баасан сүр хэрхэмтэй ярилцлаа.